У нас будет производиться удлинение двух труб, отсыпка земполотна. На сегодняшний момент то, что было по договоренности с МТЗ и то, что мы обещали Волгоград Сайхану, мы до 30 июня место примыкания сделали. Был тупик, мы здесь сделали. И вот синяя точка, это будет точка примыкания. Где-то тупичок. Нам ничего не мешает для того, чтобы четные поезда принимать. Путям мы спокойно уезжаем в Хушиг-2. В этом году будем заканчивать земполотно. Потом, когда материалы получим, в апреле будем делать верхнесредние пути. Договор у нас с МТЗ имеется, все. Правлением тоже все подтверждено. У нас как бы особых проблем нет. Хоёр зам манай замыг нийлж байгаатай холбоотой өргөтгөл хийж барих шаардлага байна. Тэгээд энэ өргөтгөлийн ажил 18 тэрбум төгрөгийн зарлуулж байгаа. Өөрсдөө нийлж байгаа. Манайх санхүүжүүлээд тэгээд төсөлж байгаа. Ямар нэгэн саад хүндрэл ямар нэгэн асуудал байхгүй. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхаа өдөрлгуудад дээрээс нь ерөнхий ороонд маш их талархаж байгаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий ороо бас ийм шийдвэр гаргаж манай энэ Баганга хөшгийн хөндий чиглэлийн төмөр замыг эмээлт рүү холбох яг ийм цагиргийн хэлбэртэй өмнө нь бол бидний ч бас олон жил шүүмжилдэг байсан. Баганга хөшгийн хөндийн зам бол ингээд мухар төмөр зам болох эрсдэлтэй гэж. Тэгэхээр энийг холбох, энэ цагиргийг бий болгох боломжийг бол Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг ерөнхий ороо дэмжсэний үр дүнд энэ ажил ингээ урагшилж байна. Тэгээ Улаанбаатар төмөр замын зүгээс энэ холболтыг хийгээд үргэлжлүүлээд бид ажиллана. За үүний үр дүнд бол манай хүн ардын эрүүл аюулгүй орчинд амьдрах бүрэн нөхцөл бол хангагдана. Улаанбаатар хотоороо энэ 34 нэр төрлийн аюултай ачаа бараг тээвэрлдэг байсан энэ байдал бол зогсно. Тэгээ 2024 онд хүртэл бид нар Улаанбаатар хотоороо газтай нэг машин дэлбэрснээс болоод бүхэл бүтэн хороолол дэлбэрэх хүний амнаас төрөх тийм эрсдэл учирч ирсэн. Тэгэхээр бид нар бол цаашдаа энэ газ тэсэрч дэлбэрэх хойц бензин шатгуу энэ 34 нэр төрлийн барааг хотоороо тээвэрлэхэ болж байна гэсэн үг ээ. Тэгэхээр бид сая бол энэ 127 км замыг бүрэн явж үзлээ. Тэгээ ингээ харж байхад бол 127 км зам бол яг 127-оор шууд ингээ төмөр зам тавьж гинэ гэсэн үг. Тэгэхээр манай Улаанбаатар төмөр зам бол тэр 70 гаруй жилийн тэртээ бол төмөр зам анх барьж байхад бол бид нар ч уулыг нь тойруулаад усны хаялгыг нь тойруулаад ингээ барьдаг байсан. Одоо бол ингээд технологи өндөр хөгжсөн байна. Шууд ингээ төмөр зам тавьж гинэ. За мөн энэ сая харж ин 400 гаруй метр те энэ усан дээгүр гүүр тавьж гинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мөн 54 метр гүн рүү хүртэл ингээд тавьж гинэ гэсэн. Ямар ч бараа саад тутгарыг хайхрахгүйгээр бид нар уулыг нүхлээд усан дээр нь гүүр тавиад шууд энэ төмөр зам барьж байгаагаараа маш онцлог болж байна. Тэгээд энэ Баганга хөшгийн хөндий эмээл чиглэлийн төмөр зам бол манай улс оронд маш их том тулгараад байсан. Энэ аюултай ачаа барааг тээвэрлэх асуудлыг цэгцлэхээс гадна цаашдаа бол бас бүтээмжийг нэмэгдүүлэхэд бол их өндөр ач холбогдолтой ийм эдийн засгийн өгөөжтэй
одоо том төмөр замын бүтээн байгуулалт бол болж байгаад их сэтгэл хангалуун байна. Дээрээс нь энэ удаа энэ төмөр замыг барьж байгуулахад төмөр зам хувийн нийлүүлсэн нийгэмлэг тусалцаа үзүүллээ. Дээрээс нь манай одоо дотоодын 95 гаруй аж ахуй нэгж байгууллага 4000 гаруй Монгол инженер техникийн ажилтнууд өөрсдөө энэ төмөр замын бүтээн байгуулалтыг одоо бий болгож байна. Тэгэхээр би Монголын инженер техникийн ажилтнуудаараа монголчуудаараа маш их бахархаж байна. Гадны нэгч ажилтнаа ажилуулахгүйгээр бид энэ төмөр замыг өөрсдөө одоо барьж байгуулж байна. Тэгэхээр манай одоо зам тээврийн яам хариуцаад, манай дэлгэр сайхан сайд бол хариуцаад ерөөсөө хагас жилийн дотор энэ том ажлыг одоо 9 дугаар сард ашиглалтанд оруулах одоо бүлэн болгож байна. Тэгэхээр үүнийг бол манай засгийн газар байгууллагад бид 4 дугаар сарын 25-нд шийдвэр гаргасан. Өмнө нь бол энэ чинь 25 онд бол Баганга хөшгийн үндийн зам гэдэг ийм шийдвэр гарсан байсан. Сая бол эмээлтэй холбох энэ шийдвэрийг гаргасан. Ингээд одоо манай засгийн газрын үед богинохон хугацаанд энэ төмөр замын одоо бүтээн байгуулалт 9 дугаар сард одоо ашиглалтанд ороход тун их төгсөн байна. Тэгээ энэ төмөр зам ашиглалтанд орсноороо бараг 1000 гаруй ажлын шинэ байрыг бий болгоо. Энэ бол одоо маш том ажил. 1000 гаруй хүн ажилтаа болно. Цаашдаа бол энэ бүтээн байгуулалтанд оролцсон энэ аж ахуй нэгж байгууллагуудын энэ инженерүүдтэй, энэ техникийн ажилтнуудтайгаа хамтраад бол бид нар ямар ч том гүүрийг, ямар ч том түнэлийг одоо барьж байгуулах үндэсний ийм одоо чадамж бол бий болсон юм байна гэдгийг хараад би бахархаж байна. Тэгээд зам тээврийн яам энэ үйл ажиллагаанд эдгэх зүтгэл гаргаж оролцож байгаа аж ахуй нэгж байгууллагуудад инженер техникийн ажилтнуудтай дахин одоо чин сэтгэлийн талархал илэрхийлээ. Засгийн газрын зүгээс одоо бүх талаараа дэмжин өнөөдөр бас эрчим хүчний яамныхаа явж байна. Та одоо сая тэр зам тулгараад байгаа хэд хэдэн тэр анкруудыг чөлөөлөх дээр бол бид нар одоо хурдан шуурхай шийдвэр гаргаж ажиллах болно гэдгийг бас илэрхийлээд Монголын төмөр зам бүх хамт олон талархаж байна. Улаанбаатар төмөр замын хувийн нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олонд одоо бидний энэ ажлыг бас их дэмжиж байгаа талархал илэрхийлье.